За өнөөдрийн хичээлээр эсэлтэн ангижрах урвалын хамгийн анхан шатны ойлголт болох эсэлтлийн хэм, эсэлтүүлэгч болон ангижруулагчийн талаар авч үзье. Мэнгүр багш нэнаа. Эсэлтэн ангижрах урвалын хамгийн анхны ойлголт нь эсэлтлийн хэм зэрэг гэсэн ойлголт байдаг тий. За ерөнхийдөө байгаль дээрх хамгийн түгээмэл процессын нэг эсэлтэн ангижрах процесс гэдэг. Жишээлбэл амьтаа ургамал, амьсгалах, металл зэврэх, гал асах, эрдэс түүхий дүүгэрших гэх мэтчлэн бүгд бол эсэлтэн ангижрах урвал байгаа. За эсэлтэн ангижрах урвалыг 1914 онд Писажевский судалж үзээд эсэлтлийн зэрэг гэдэг бол ойлголтыг гаргаж ирсэн байдаг. За эсэлтлийн зэргийг заримдаа эсэлтлийн хэм гэж бол ярьдаг. За энэ нь тухайн элементийн атомоос алдагдаж байгаа эсвэл тухайн элементийн атомд шилжиж очиж байгаа электроны тоог хэлдэг. За эсэлтлийн хэм буюу зэрэг нь тийг эсвэл хасах эсвэл нэмэх утгатай байж болдог. За энд үйлдэх системийг бол үйлдэх системийн нэг хэсгийг харуулсан байна тий. За эндээс магниг авч үзье. Магний маань нэмэх 12 гэсэн цөмтэй тийм ээ. За түүнийг тойроод 12 электрон эргэлдэж байгаа. Цөмийн цэнэг электроны тоо 2 бол тэнцүү тий. За тэгвэл л нэг электрон маань хасах нэг цэнэгтэй байдаг учраас нийт электроны цэнэг хасах 12 болно. За тэгвэл л цөмийн цэнэг болон электроны тооны нийлбэрийг ингээд аваад үзэхээр тик гарч байна. За тэгвэл энэ тохиолдолд магний маань электрон аваачгүй алдаачгүй буюу тик эсэлтлийн хэмтэй гэж үзэх нэ. Өөрийнхөө электроныг аваачгүй алдаачгүй. Гэтэл магний өөрийнхөө гадаад давхрааны 2 электроноо алдлаа тий. За тэгэхээр яах вэ? Цөм бол 12 нэмэх 12 гэсэн цэнэгтэй хэвээрээ байгаа. Харин түүнийг тойроод 10 электрон болно. За 10 электрон маань хасах 10 гэсэн цэнэгтэй болно тий. За энэ цөмийн цэнэг электроны тооны нийлбэр маань ерөнхийдөө нэмэх 2 гарч байна. За тэгвэл магний нэмэх 2 гэдэг маань 2 электроныг гадагшаа алдсан шүү гэвэл нэмэх 2 эсэлтэлтийн зэрэгтэй болох нь шүү дээ. За ер нь 1 2 дугаар бүлгийн металлууд маань ерөнхийдөө электроноо алдаж химийн урвалд ордог байгаа. Ер нь металлууд дандаа электроноо алдах маягаар химийн урвалд ордог. Металлууд маань электроноо алдаж ангижруулагчийн үүргийг бол гүйцэтгэжсэн тий. Тэгвэл металл өшүүдийн эсэлтэлтийн хэм нь хэрхэн өөрчлөгдгийг харж үзье. За энэ үйлдэх системийн зарим нэг элементүүдэн. За эндээс холоорыг сонгоо авъя тийм ээ. За холоор маань нэмэх 17 гэсэн цөмтэй түүнийг тойроод 17 электрон эргэж байгаа. Тэгвэл цөмийн цэнэг бол электроны нийлбэрийг цэнгийн нийлбэрийг нь аваад үзэхээр нэмэх 17 тэр нэмэх нь хасах 17 ингээд тик гарч байна. Өөрөөр хэлбэл холоор маань электрон аваачгүй алдаачгүй үедээ тик эсэлтэлтийн зэрэгтэй байх гэдэг юм тийм үү. За тэгвэл нь штэ холоор электроны гадаад давхраандаа бол 7 электронтой байдаг. Үйлдэх системийн 7 дугаар бүлэгт оршдог элемент тийм ээ. Тэгвэл энэ 7 электроныг алдсанаас 1 электроныг өөртөө нэгдүүлэх нь энергийн хувьд бол хамгийн хялбар байгаа. Тэгвэл гаднаас 1 электрон авахад 17 биш 18 электронтой болж байгаа. За тэгвэл холоорын цөмийн цэнэг нэмэх 17 түүн дээр электроны цэнэг хасах 18 болно тийм ээ. Нийт электроны цэнэг. Ингээд энэ хоёрын нийлбэр хасах 1 гарч ирж байна. За өөрөөр хэлбэл холоор өөртөө 1 электроныг нэгдүүлээд хасах 1 гэсэн эсэлтэлтийн зэрэгтэй болж байна. За ингээ холоор болохоор металл ер нь ихэнх металл шүү тиг болон хасах эсэлтлийн зэрэгтэй байх гэдэг тийм. За энэ өөртөө бусдын электроныг нэгдүүлж эсэлтүүлэгчийн үүргийг энэ тохиолдолд бол гүйцэтгэж байна. За өөрөөр хэлбэл эсэлтэлтийн зэрэг гэдэг нь нэмэх хасах тиг утгатай байж болдог. Тэгээд авсан эсвэл алдсан электроны тоог илэрхийлдэг хэмжигдэхүүн байх нэ. Эсэлтлийн зэргийг тодорхойлохдоо дараах дүрмүүдийг баримталдаг. Үүнд 5 дүрм байдаг. За нэгдүгüүрт нь дан бодисуудын эсэлтлийн зэрэг тэгтэй тэнцүү гэж үздэг. За хэрвээ магний дангаараа байвал тиг эсэлтэлтийн зэрэгтэй. Өөрөөр хэлбэл электрон аваачгүй алдаачгүй гэсэн үг байна шүү дээ. За тиг эсэлтлийн зэргийг ингээ баруун дээд буланд нь бичдэг байгаа. Холоор молекул байдлаар байвал тиг эсэлтлийн зэрэгтэй. За хөхөр фотор гэх мэтчлэн энэ нь дан бодисууд байна тий. Бүгдээрээ тиг эсэлтлийн зэрэгтэй байна. За хоёрдугаарт нь нийлмэл бодисын найрлаганд байгаа фотор ионы эсэлтлийн зэрэг ямагт хасах 1 байдаг. За яагаад гэвэл фотор хамгийн их цахилгаан сөрөг чанартай элемент бөгөөд бусдын электроныг өөртөө хүчтэй татдаг учраас нийлмэл бодис дотор л байвал фотор бол эсэлтлийн зэрэгээ хасах 1-ээр авах нь байна. За жишээлбэл натрий 2 силициум фотор 6 гэн тий. Энэ дээр фотор дээр хасах 1 гэж бичнэ. Ягаад гэхээр фотор нь тэр 1 электроныг өөртөө нэгдүүлж байна. Фотор гадаад давхраандаа 7 электронтой. Тэгээ нэгийг өөртөө нэгдүүлчихвэл 8 электроны батчилтаа давхрааг үүсгэж гэдэг юм тий. За H фотор дээр
фтор дээр нь хасах 1 гэд бичсэн байна тий. О фтор 2 гэсэн нэгдлээ мөн фтор дээр нь хасах 1. Ингээд нийлмэл бодис дотор фтор харагдвал түүн дээр дандаа хасах 1 гэсэн эсэлтлийн хэмийг бичгнэ. За энэ нь 1 электроныг фтор өөртөө нэгдүүлнэ. Эсэлтүүлэгч болно гэсэн үг байна тий. За дараа нь 3 дугаарт нь хүчил төрөгчийн хувьд бол 3 салаа байдаг. За энэ 1-дүгээрт нь болохоор хит эслүүдтэй хасах 1 гэсэн эсэлтлийн зэргийг хүчил төрөгч аавна. За усны томьёо бол H2O байдаг тий. H2O дээр нь дахиад нэг хүчил төрөгчийг өөртөө нэгдүүлчихвэл ус төрөгчийн хит эсэл болж байгаа. H2O2 болж байна тий. За ингээд хит эсэл нь оксидосоо 1 хүчил төрөгчийн атомаар илүү байх нь байна. Тэгээд хит эсэл дээр байгаа хүчил төрөгчдөр хасах 1 эсэлтлийн зэрэг гэж бичдэг байна. За баарийн оксидын томьёо баарийн Огаа тий. Тэгвэл дахиад нэг Ог өөртөө нэгдүүлсэн байна шүү дээ. Тэгвэл энэ нь хит эсэл болох нь байна. Баарийн O2. За ингээд энэ хит эсэл дэх О дээр нь хасах 1 гэсэн эсэлтлийн зэргийг бичгэнэ. Мөн хүчил төрөгч нь өөртөө 1 электроныг нэгдүүлсэн учраас эсэлтүүлэгчийн үүрэгтэйгээр байна гэж ойлгох гээд байна. За натрийн хит эсэл байна. Натри 2 O2. За гих мэдчлэн кали 2 O2 энтер гээд хит эслүүд байвал хүчил төрөгчдөр нь хасах 1 гэсэн эсэлтлийн зэргүүдийг бичиж өгнө. За дараагийн тохиолдолд хүчил төрөгчийн хувьд зөвхөн O фтор 2 нэгдэлт хүчил төрөгч хасах 2 нэмэх 2 эсэлтлийн зэрэгтэй байдаг. Ягаад гэвэл энэ тохиолдолд бол нийлмэл бодис болж таарж байна. Фтор маань хасах 1 эсэлтлийн зэрэгтэй тий. Гэтэл фторын 2 атом байгаа учраас яах нь нийтдээ хасах эсэлтийн зэрэг нь 2 болж орж ирж байна тий. За тэгэхээр тэнцвүүлэхийн тулд хүчил төрөгчдөр нэмэх 2 гэдгийг бичиж өгөх нь байна. Ганцхан энэ нэгдэл дээр хүчил төрөгч нь нэмэх 2 эсэлтлийн зэрэгтэй байх нэ. Энэ дээр нэмэх 2 гэж бичгэнэ шүү. За бусад нийлмэл бодисын найрлаган дах хүчил төрөгч нь ямагт хасах 2 эсэлтлийн зэрэгтэй байдаг. За жишээлбэл ус H2O. Энэ бол хит эсэл биш байна. O фтор 2 гэсэн нэгдэл биш байна тий. Гэхдээ нийлмэл бодис байна. Ийм учраас хүчил төрөгчдөр нь хасах 2 гэсэн эсэлтлийн зэргийг бичиж байна тий. За HNO3 азотын хүчил. За энэ маань бас O фтор 2 гэсэн нэгдэл биш. Хит эсэл бол бас биш байна. Хүчил байна тийм үү? Азотын хүчил. Энэ дээр тэгэхээр хасах 2. За SO3 энэ дээр бас яах нь нийлмэл бодис хүчил төрөгчдөр нь хасах 2. Өөрөөр хэлбэл 2 электроныг хүчил төрөгч өөртөө нэгдүүлсэн байгаа буюу эсэлтүүлэгч маягаар байна гэж ойлгох нэ. Ус төрөгчийн эсэлтлийн зэргийг яаж тодорхойлох вэ? Ус төрөгчийн эсэлтлийн зэргийг тодорхойлохдоо металлын гидридэд ус төрөгч нь хасах 1 гэсэн эсэлтлийн зэргийг авдаг байгаа. За металлын гидрид гэдэг нь ямар нэгэн металл ус төрөгчтэй нэгдсэн нэгдлийг хэлж байна тий. За тэгвэл натрийн H гэхээр натрийн гидрид болно. За энэ тохиолдолд ус төрөгч нь хасах 1 натрийн нэмэх 1. Ингээд нэмэх хасах цэнгийн нийлбэр тэнцүү байх ёстой. За кальцийн гидрид гэхээр кальцийн өөрөө 2 валенттай учраас кальцийн H2 гэж бичигдэх нь тий. За гидрид байгаа учраас ус төрөгчдөр хасах 1 гэсэн эсэлтлийн зэргийг бичгэн тий. Кальци дээр нэмэх 2 гэсэн эсэлтлийн зэргийг бичгнэ. За бусад нийлмэл бодисын найрлаганд ус төрөгч байвал нэмэх 1 гэсэн эсэлтлийн зэргийг авна. Инхээр ус төрөгч маань зарим тохиолдолд хасах 1, зарим тохиолдолд нэмэх 1 гэсэн эсэлтлийн зэргийг авч байна тий. Гэхдээ зөвхөн металлынхаа гидридтэй хасах 1 гэсэн эсэлтлийн зэргийг авч байгааг харж байна. За жишээлбэл pH 3 гэсэн энэ нэгдэл дээр ус төрөгчдөр нэмэх 1-ийг бичнэ. Энэ металл фосфор бол металл биш тийм ээ. Тийм учраас нэмэх 1 гэдгийг бол бичнэ. За калий OH калийн шүлттэй байна тий. За энэ дээр нийлмэл бодис гэхдээ энэ бодис маань гидрид биш учраас нэмэх 1 гэдэг эсэлтлийн зэргийг ус төрөгчдөр бичгэнэ. За ус төрөгч маань өөрийнхөө 1 электроныг алдцсан гэсэн санаатай байх нь шүү дээ. За дараагийнх нь 5 дугаар дүрм нь нийлмэл бодисын эсэлтлийн зэргийн айл бүр нийлбэр тэгтээ тэнцүү байдаг. За жишээлбэл энэ дээр харъя. Калий холоор O4 гэдэг байж байна тий. За тэгвэл энэ дээр эхлээд нийлмэл бодисын эсэлтлийн зэргийг тавихдаа мэдэгдэж байгаа бодисуудынхаа эсэлтлийн зэргийг төрүүлээд биччихнэ. За ер нь 1 2 дугаар бүлгийн металлууд дээр дандаа электрон алддаг учраас энэ калий маань 1-р бүлэг тий. Тэгэхээр нэмэх 1 гэдгээ бол бичсэн байна тий. Харин хүчил төрөгч маань хит эсэл бол биш, энэ бодис нь хит эсэл биш тий. O фтор 2 нэгдэл биш учраас бусад нийлмэл бодисын найрлагад байгаа учраас хасах 2 гэж биччихлээ. За тэгвэл энэ дээр 5 дугаар дүрм нь нийлмэл бодисын эсэлтлийн зэргийн айлгуур нийлбэр тэгтээ тэнцүү гэсэн шүү дээ. Тэгэхээр нэмэх хасах цэнгийн нийлбэр тэгтээ тэнцүү гэсэн үг. За тэгвэл калигийн бүгднгийнх нь эсэлтлийн зэргийг нэмж олоод
мэддэггүй байгаа эсэлтлийн зэргийг тодорхойлох боломжтой байдаг. За кали дээр нэмэх 1 холоорын хотоохондоо мэддэггүй байгаа учраас X тий. За нэмдэг нь хасах 2 хүчил төрөгч 1 атом дээр хасах 2 гэтэл 4 атом байгаа учраас энийг 4-өөр үржүүлэх нь тий. За ингээд тэнцүү тиг гэд ингээ бодох нь штэ. Энэ X-ийн оронд хэд байвал тиг гарах вэ? Энд болохоор хасах 8 энд нэмэх 1 учраас X маань нэмэх 7 болж таарах нь штэ. Холоор дээр нэмэх 7 гэж ингэж бусад молекул дахь бусад атом ионуудын эсэлтлийн зэргийг тодорхойлохдоо энэхүү дүрмийг баримталдаг байна. За тэгвэл энэ кали холоор O4 гэсэн энэ бодис маань ион болон задрахдаа кали ион холорат ионыг бол үүсгэж задардаг бахан тий. Тэгвэл ионуудын эсэлтлийн зэргийг яаж тодорхойлох вэ гэвэл кали дээр нэмэх 1 гэсэн эсэлтлийн зэрэг байгаа учраас энэ маань нэмэх 1 зэрэгтэй катион болж таарах нь тий. За холорат ионын эсэлтлийн зэргийг аваад үзье. За хүчил төрөгчдөр хасах 2 байсан. 4 2-ын хасах 8 болж орж ирж байна тийм үү. За холоор дээр бид нар түрүү нэмэх 7 гэж олсон байсан шүү дээ. Тэгээ нэмэх 7. За тэгвэл нэмэх 7 дээр нэмэх нь хасах 8 болоод ингээд хасах 1. Холорат ионы нийт цэник нь юу ах нь вэ? Хасах 1 цэнэгтэй болж таарах нэ. За тэгвэл энийг хаалтанд хийгээд энэ О-гийн хасах 2 бол зөвхөн хүчил төрөгчийн атомынх нь эсэлтлийн зэрэг байна тий. Холорот ионыхыг бичгтээ энэний гадуур хаалт хийгээд дахиад хасах 1 гэд ингээд бичдэг байна. За ингэж нөө молекулын болон ионуудын эсэлтлийн зэргийг тодорхойлох нэ. За натрий 2 манган O4 буюу натрий манганат дээр эсэлтлийн зэргийн тодорхойлъё. Эндээс үүсэх мөн ионуудын эсэлтлийн зэргийг тодорхойлж үзье. За ингийн тулд штэ эхлээд мэдэгдэж байгаа элементүүд дээрээ эсэлтлийн зэргийг бичнэ. Натрий 1-р бүлэг учраас 1 электрон алдаж нэмэх 1 эсэлтлийн зэрэгтэй болдог байгаа. Хүчил төрөгч маань энэ бодис хит эсэл биш. Дээрэс нь O-оор 2 нэгдэл биш учраас хүчил төрөгч нийлмэл бодист байхад хасах 2 гэсэн эсэлтлийн зэргийг авна гэдгээрээ биччихэн тий. За 5-р дүрм маань тухайн молекул дахь эсэлтлийн зэргийн айлгуур нийлбэр тэгтээ тэнцүү гэсэн байдаг тий. За тэгвэл энд байгаа бүх эсэлтлийн зэрэгээ нэмээд үзэх нь тэгээ үл мэдэгдэх манганы эсэлтлийн зэргийг тооцоолох нэ. За тэгвэл натригийн 2 атом байгаа учраас натригийн нэмэх 1 эсэлтлийн зэргийг 2-оор үржүүлээд нэмэх нь манганыхыг мэдэгдэхгүй X-ээр тэмдэглэжлээ. Хүчил төрөгчийн 1 атом нь хасах 2 эсэлтлийн зэрэгтэй. Гэтэл 4 атом байгаа учраас хасах 4-оор үржүүлэх нь тий. Ингээд нийтдээ хасах эсэлтлийн зэрэг 8, нэмэх эсэлтлийн зэрэг 6 байна. Тэгвэл энд нэмэх 6 X нь нэмэх 6 байж тик гарах ёстой штэ. Ингээд манганы эсэлтлийн зэрэг нэмэх 6 болох нэ. За натрий манганатыг мөн ион болон задлалаа гэж бодъё тий. За тэгэхээр энэ бодис маань ингэж задрах нь энэ ингэж тий. За өөрөөр хэлбэл 2 ширхэг натрий ион. Энэ 2 ширхэг гэдгийг урд нь бичээд натрийн нэмэх цэнэгтэй 2 ширхэг ион үсгэнэ. За нэмдэг нь үлдсэн нь манган O4 байгаа тий. Манган O4 маань хүчил төрөгч нь хасах 2 эсэлтлийн зэрэгтэй байгаа. Тэгээд энд 4 2-ын хасах 8 гэсэн эсэлтлийн зэрэг байна. За мөн энэ ионы эсэлтлийн зэргийг олохдоо тухайн ионуудын эсэлтлийн зэргийн айлгуур нийлбэрийг авч үзнэ л гэсэн үг. Тэгэхээр хасах 8 байна. Манган дээр түрүү нэмэх 6 гэсэн эсэлтлийн зэрэг гарсан тий. Тэгвэл тэрийгэ бичин нэмэх 6. За нэмэх 6 хасах 8 2-ын зэрүү нь хасах 2 болж таарж ирж байна тий. За энэ бол тухайн манганат ионы эсэлтлийн зэрэг. Харин тухайн элементийн эсэлтлийн зэргийг бичихтэй нэмэх юм хасах тэмдгийг тооныхоо урд бичдэг бол ионы эсэлтлийн зэргийг бичихтэй тооных нь ард нь нэмэх хасах тэмдгийг бичиж өгдөг байна. Химийн урвалд эсэлтүүлэгч ангижруулагчийг хэрхэн тодорхойлох вэ гэдгийг авч үзье. Өөрөөр хэлбэл эсэлтүүлэгч нь электроныг өөртөө нэгдүүлдэг учраас эсэлтлийн зэргийн тоон утга нь дандаа буураад ангижрах процесст ордог бодисууд байдаг. За жишээлбэл нөгөө цэглэхэн сөрөг чанар ихтэй 6-гийн А 7-гийн А бүлгийн металл бишүүд нь эсэлтүүлэгчээр урвалд ордог байгаа. Хүчил төрөгч хөхөр, фотор, холоор, бром гэх мэтчлэн тийм ээ. За мөн өөр эсэлтлийн зэргийн хамгийн их тоон утгаа авсан атом болон ионууд нь эсэлтүүлэгч болж өгдөг урвалын туршид. За энд жишээлбэл кали 2 хором 2O7 калиум биохараматын тийм ээ. За энэ дээр хором бол өөрөөхөө нэмэх 6 гэсэн эсэлтлийн зэргийг авсан байгаа. Эдгээр бодисууд дээр та нар эсэлтлийн зэргүүдийн тодорхойлж үзээрэй. За мөн
калиум перманганат байна тий. Энд дэр нэмэгт 7 эсэлтийн зэрэгтэй байгаа. Азотын хүчилт нэмэгт 5, үхрийн хүчилт нэмэгт 6, үхрийн хүчилт хөхөр нь нэмэгт 6, ааш холоор байгаа 4-т холоор нь нэмэх 7 гэх мэтчлэн эсэлтлийн зэрэгтэй байгаад тахнэ. За ингээд эсэлтлийн зэргүүдийн тодорхойлж үзээрэй. За ийм өндөр эсэлтлийн зэрэгтэй нэгдлүүд эсэлтүүлэгчийн үүргээ гүйцэтгэдэг ахнэ. За мөн металлын хамгийн их эсэлтлийн зэрэгтэй катионууд нь бас эсэлтүүлэгч байж болно. Жишээлбэл зис нэмэх 2, төмөр нэмэх 3, мөнгө нэмэх 1 гэх мэтчлэнгээр. За ангижруулагч нь өөрийн электроноо алдаж химийн уралд ордог учраас эсэлтлийн зэргийн тоо утга нь бол ямагт ихсдэг. Бөгөөд эслэх процессд бол ордог байна. За цэцлэн сөрөг чанар багтаа элементүүд. За жишээлбэл металлууд, ус төрөгч, боор, нүүрс төрөгч гэх мэт элементүүд ангижруулагч болдог урвалын үед. Мөн өөрийн эсэлтлийн зэргийн хамгийн бага сөрөг утга бүхий атомуудыг агуулсан нийлмэл бодисууд нь бас ангижруулагч болдог. За жишээлбэл азот нь штэ 1-5 хүртэл эсэлтлийн зэрэг үзүүлдэг. Гэхдээ 3 хасах нь болохоор сөрөг утга бүхий хамгийн бага эсэлтлийн зэрэг байна тийм ээ. За калий холоор энэ дээр холоор хасах 1 гэсэн сөрөг утгатай хамгийн бага эсэлтлийн зэрэгээ үзүүлсэн байна тий. H2S дотор хөхөр нь хасах 2 гэсэн эсэлтлийн зэрэгтэй байна штэ. За ийм нэгдлүүд болохоор ангижруулагчийн үүргээ гүйцэтгэдэг бахнэ. За сургалтын талаар зөвлөгөө авах бол 98133311 гэсэн дугаарт хандаж болно. За дараах нэгдлүүдийн эсэлтлийн зэргийг тодорхойлох дасгал ажлыг гүйцэтгээрэй. За ингэхдээ нөгөө 5 дүрмээ баримтлаад мэдэгдэж байгаа бодисуудынхаа элементүүдийн эсэлтлийн зэргийг тодорхойлоод мэдэгдэхгүй байгааг нь болохоор яах нь тооцоолны аргаар тооцоолно. За мөн нийлмэл бодис байвал ион болон задрахтаа үүсгэх эсэлтлийн зэргүүдийг бас тодорхойлж болно. Дасгал ажлыг өгсөн байна. За эхний мөрөнд хэдэн нийлмэл бодис. За цезийн сульфат, калиен сульфит, натрийн тиосульфат, хромын хүчил, магнийн хромат гэсэн эдгээр бодисууд байна тийм ээ. За ингээд молекул дахь элементүүдийн эсэлтлийн зэрэг нь дээр нь бичээрэй. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь тухайн молекулаас үүсэх катионынхаа эсэлтлийн зэргийг нь олж бичгэнэ. Анионынхаа бас эсэлтлийн зэргийг тус тусад нь олж бичээд дасгал ажлыг гүйцэтгээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.